Минийхээ зургийг барьсан айдынхаа хавыг татсан. Тэмээж юм даа. Тэгтээ нэг нь биш ээ. Ширээ бүхэн босоод чиж гэж ширнэвэ зүсөө. Бас засаарис бараг бүхгүй болчихсон. Хараад байсан чинь нэг л биш ээ. Хажуу айд руу дахиад орно. Тэмээж юм даа. Тэгтээ нэг дандаа. Нэрийн хөзөн уртчих гэж нацгүй дүүсөө. Бас засаарис бараг хөлгөө авчихсан. Хүрэн шайдан хийсэн хүний үгээр засан. Атун тэмээгээ атан суутан ахтаа дүүсэн чинь бүр мис гайхаж. Хуурсаар тэмээж хөөцгөн авчсаа гэж гэтэмтэ. Азан хүний дүүсгөө хүчтэй гэдгийг одоо сайн мэдж авсан. Хотод гэвэл атан тэмээг хөөцгөн босгочдсан бэ шүү. Үдэж болсон явдал. Хагасны өдрийн орой бит хоёр кино гарлаа. Бит хоёрыг киноноос гараад хайж явтал Цэдэнгийн зогсож "Хүүш Баатраа, би чам нэг юм хэлье. Тийх үү? Өстой гоё юм гэж." "Юу вэ?" "Хоёлаа нүхтийнхөө чанарыг таний. Яаж? Яах юу явах вэ?" гэд Цэдэн ажигч үгүй ярьлаа. "Хоёлаа өгсөн юм шиг унаж орхий. Тэдний яг зам дээр хичнээн оролцсон битгий хөдлөөрэй. Заа юу" гэж хэллээ. Хэрвээ тэд хоёулаа хараад сандар тасагтаа өргөж аваачдаг юм бол ёстой нөхөд мөн. Хэрвээ тэхгүй орхих юм бол ёстой муу нөхөд болог. "Мэдвүү" гэж хэллээ. "Мэдлээ" хэмээн гэж би хэллээ. Ингээл нөхдийнхөө чанарыг олцдог юм бол ёстой мөн гоё. Ингээл нөхдийнхөө чанарыг олцдог юм бол ёстой мөн гоё. Тгий гэж би хариуллаа. Бит хоёр тэгээд өгсөн юм шиг шууд зүхээр цохилсон юм шиг арагшаа унаж ирлээ. Бит хоёрыг харж үзсэн юм яасыг сандрах болдоо гэж бодож байтал хашааны цаанаас чой сүрэн баяраа даран мөрийн хоолойг би дорн танив. Рослонбаатар тэрмэн онгосыг ёстой мундаг дийлэн тийм ээ гэж сүрэн хийсээр би Цэдэнгийн хөлөнд тэгээсээр унлаа. Тэр гайхан босож Цэдэнгийн хөлийг сайтар ажигласнаа "Хүүхдүүдээ, энд хүн байна, хүүхэд байна" гэж хашгилаа. Миний ичид зовсон гэж тоймгүй их л сандарч байлаа. Тэгтэл хаанаас ч бүү мэд хандаа багш гарч ирж "Үгүй энэ хоёр чи одоо яачих нь вэ? Түрүүн зүг ирхэн байгаагүй илүү" гэж хэллээ. Тэг хооронд гинт захирал багш хурж ирэн миний цээжин дээр толгоогоо тавьж үзснээ зүрхэн ч уг нь зүгээл зөхөж байна да. "Ихтэй хүүхдүүд минь эмч дууд" гэж хэллээ. Эмчэд хүн явуулсан гэж хандаа багш зовиртойгоор санаа алдах дуу дуулна. Бит хоёр арайч эмч гих дуунаар үсрээд босоод харайчгсангүй. Хүүхдүүдийг унцсан хайгуур бит хоёр арай гэж цэмэрхнээр бүх юмуд чамаас лолоо дахиж
ингээд үзээрэй гэж би хэллээ. Харин тийм байна. Энэ ч өдөө явсандаа оногдож хэрвээ тэгээгүй бол ёстой муу юм болох байсан байлаа да. Ялангуяа юмнаас их хэрэг үүсдэг юм байна гэж зэдэн их гэмшиггүй хэллээ. Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, цэцэн нар хоёртоо бахарцсан наадам. Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, чихэр инээд хоёртоо бялуурсан наадам. Наадамчдын зулаа дээр нар голлон алуун байсан ч элбэг шиг ижийнхээ сүудэрт хэрхэн сэрүүхээ. Даам хэмжээстэй дээлэнбэн дээлнээс минь даамны шинэ хүмүүс нэгэн дааж сайхан. Над шиг гой хүнгүй тэр жилийн наадам, нар хур тэнцсэн тэр жилийн наадам. Долоогийн даваа нар хивээлхэн шувтарч даагалээ гэсэн шуугаад наадмын өдийг дүүрсэнсэй. Тоссон ирсэн хоёр тоос бичгтийн өдийг томолдож тоосны дундаас 6 дааг сугарсансан. Хошуу сүүл даран хоорондоо хойрхон барайны газар бараа сайхалтын гэртээ хөдөлгөөгүйдээ өвгөн яаж хажууд байсныг хөөж тоглохдоо би хараагүй байж. Зөв талын дөрөөнсөн чам хийлгэн жингэндэл өөрсөн хөтсөн хүн хэлүүлвэ. 6-ад нь явсан бууралдааг 100 даран янцгааснаа сүүхийн годойж хаанаас гарсан ичидний нүвэ гэлдээ хар хурдаараа ярилцсан барайнд магнайлва. Хөлсийг нь хусгын зав өглөгүй хөхөөх гэж ихрүүгээ шунхав. Ихийнхээ дуг сонссон эсгэл дааг сум юм билээ. Ингэдэг гэдгийг мэддэг хашир уяач ном юм билээ. Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, цэцэн нар хоёртоо бахарцсан наадам. Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, чихэр инээд хоёртоо бялуурсан наадам. Сурч анхлуудаа баярлалаа. Хичээлд явах зам хашаагүй ба гэр би хэдэн ч настай юм бэ? Үү мэд намхан буурал эмээ би. Эмээгийн нэрийг Насал гэдэг. Насал эмээгийн дорвол чихэр яатан өгнө. Насаараа хүлээд суугаа хүүгийнхээ зургийг үзүүлнэ. Иви сайхан хүү минь эрэндээ гихтээ үлэн сайн хүн болоорой гэд сарчиж биднийг өдөн. Хижээл тараад харахтаа эмээгийн бид очин хэд гурваараа нийлээд модыг нь хөрөөдөж өгөн охид гэрийг нь цэвэрлээд ор дэрийг нь цэмбийлгэн хөвгөө түлээ хавлаад хөх савнд нь ус дүүргэн. Хөөрхийс минь гэж эмээ минь бидэнд өмнөөсөө өснө. Хүү минь хурдан ирээсээ гэж хүүхдүүд бид чин сэтгэлээсээ хүснэ. Намайг газарт нисвэл найз нар минь атаарханда товчууж гисэн сайн болж толоо илгээд үсэж гаранда муу тавьдаг дандар бот миний дүү уус гин тэгэхээр би огт тоолгүй тэдний директор гараа хайлаг. Тэдний гараа хайлан сансрын цагаан өмсгөл өмсөж савны зүгтээ малгай тавиад хөлгийн зүг тайвхан алхан хөөрхнөөс хамт нисэн. Даалруу хий гэж загиндаг ээж маань нулимс сунгаж дандаа тоглож байх юм гэж зандардаг аав маань намайг твнэ.
Сан тоглодоггүй найзнууд бөнгөө өгч. Хандагаа хармалдаг төв маань үзгээ санаа. Олон хүмүүс сайн бодно. Одонд намайг үдэж өгнө. Томчууд дотроос ганцхан тооны багшид осолтой хүн. Хөлгийн бүхийг суучгаад хөөрөх гэж байтал бодлого бодсоо болдоо гэж хашгирч мэднэ. Тэгэхээр харин би шилэмэжин хариу бодон зогсдол тагаа боднохоо буугаад тавьяа сансарт хэрэгтэй гин. Тэгэхэд би яадаг вүлээ? Тэнгэр бодно гэж хариулттай биш. Одон томьёо хэрэгтэй бол очоод би юу хийндээ? Миний нутаг хинти хангаа саяны өндөр сайхан нуруунд хойд зүгийн чимэг басан ай хөвч олнод миний шарга намны өргөнгийн говьд өмнө зүгийн манлай басан эсэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан нараа хилийн нанан тунхлаг гаруй мөрнүүд хотол олны им басан горив болог ашаанууд хөвсгөл доос бүрээ гүн цэнхэр нуурууд хүм малын ундаасан тойрон бүрт уснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан нараа хонслийн хөвгийн он сайхан болоод уурхай баялгийн ох басан олон уул таванууд хуучин хөшөөд урсгал хот балгадын сойрууд хол газар онцон харгуй тардан замууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан нараа он сайхан болоод уурхай баялгийн ох басан олон уул таванууд хуучин хөшөөд урсгал хот балгадын сойрууд хол газар онцон харгуй тардан замууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан нараа холио газраас гэлэлцэн цаас дундar хайхнууд хөөх тэнгэр цэлмсэн хөдөөхөө цайднууд холын бараа харагцсан ноён шовх сартгууд хүний сэтгэл тгийсэн уудан амьсгал талууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан нараа. Сууч нүгэлэндээ баярлалаа. Нийгмийн сийсэн сэлбэрчээжтэй гоозсан гихэн нүртэй дуулж бүвэлсэн дуучин ээжтэй цагаан айлхгүйгийнхэн нүртэй сэтгэлийн минь зурсан зураач ээжтэй уран бэрнийхэн нүртэй сэлж хөрөөсөн шинүүдийн тооцвол буурлас өгснийхэн тоогоор нүртэй би ээжтэй зүрхийг минь бүтээсэн баримлж ээжтэй гарийнх нь үрчлээс шиг үртэй зүудийг минь мансан сархиул ээжтэй нулимсийнх нь тусал шиг үртэй амийн минь бэлгэлсэн өглөгч ээжтэй төвчээрийнх нь хэмжээ шиг үртэй амьдралын туршид ирэхснээ тооцвол гიშгсэн мөр бүхнийх нь тоогоор үртэй би ээжтэй үртэй. Ini
багтсан. Өргөн тавганы наран багтсан. Өргөн тавганы багтсан болоо. Би дэлхийг гидийдэн. Би хэшээ баясаа тэнэдэн. Би дээдэн автаа. Би дээдэн Монголиде би тавхас шүгийдэн би тасанга гоидэн би соста хохоснидэн би сота хохиндидэ үргэвчэд шинхэн зүгэнд минь үзэг ханда ном дэвтэр үздэг бүгд бүрэн бий. Үзэж сонирхох бүх юм бий. Газар дэлхий хүн амьтантайгаа гадаад талын хүчит давлгаатайгаа ус гөрөө хар тосгонтойгоо өөдөрнүүдийг мас үүрэгтэйгээр сурах бичгийн минь хуудсанд байдаг юм. Сурагчийн зүгэн минь багтаж явдаг юм. Эрдэм ном зүгэн минь бай. Дэлхийг би үүрч явна. Дэлхийд дагаад алхаж явна. Ахтаг дөрөн шагаага ахрын скидээр цацлаа. Дүүгийн аясан шагаа дэвжээ бүрхэн буулаа. Хоньямаа тэмээ мөр ховор тохиох анхурдал буулаа. Ижил-ижлэр хөндөж харавдаг эртний асыг дүү зөрчлөө. Хоньямаа хоёрыг хооронд нь ясалх гэж зүтгэлээ. Хоньямаа хоёр мөлхийг хоёр нүдэрээ хасан гэж зүтгэлээ. Тэгдэггүй юм. Тэнгэр задран гэж тэн цуусан эмээ хоншинглоо. Ардын адгайсыг эрхэмлэх гэж аав бидэнд сургалаа. Эмээгийн өвсөн чихэр эмээ минь надад жоронуудыг ирээн авдраасаа амттай чихэр гаргаж өглөө. Би ч бомбай инээгээ лавлаа. Гэтэл эмээ альмаа миний охин нарны эртэд ижидээ гүйн очоорой гэхэд заа эмээ гэд гүйн явлаа. Харин тэгтэл саахал дайлын халтар бахар ар хэмээн архиран дайрлаа. Би ч айсанда тортой чихрээрээ баахан зохиж арай хийж зүгтэн гарлаа. Арай хийж зүгтаад замдаа явж байтал чихрээ гэнэт саналаа. Тэгтэл яасан гэж санаа. Эмээгийн өвсөн аттай дүүрэн чихэр алга болчиход миний чихэр бангарын аманд орчихлоо гэж үү хэмээхэд эмээ альмаа миний охин сэрээрээ сэр таагаа. Гэтэл би эмээгийн өвсөн аттай дүүрэн чихэр бангарын аманд орчихлоо гэмээр зүүдэлсэн байлаа. Баярлалаа. Тавьдаггүй тайлган Монгол хаан сав хоосон бузаадгүй санснаа бисэн тооцдаггүй сар өдрий тавуулдаггүй саруул Монгол хаан уурган дээгүүр алгадаггүй усан дан гардаггүй утас ангидлаж өгдөггүй уучин Монгол хаан зөөхий сүүгээ дээдэлдэг зүүн сөвөндөө итгэдэг зөв эргэж тайрдаг зөөлөн Монгол найр хийвэл өрөөдөг, наадам хийвэл уралцдаг, нас сайхвал томоочдаг, найндан Монгол ухаан. Норвегийн номтраас ихэл тэрхээ өмнө номныхаа самны тухай хэдэн үг хэлэлтэй бэ? Хэдэл тэтгэж явдаг. Хэр гоцсон. Номын савны өдөр Норвеггүй хавар хоол газар оргож уяа холдод санаагаа мөр аяа гэж гинэт жидэд зориглоод гэрээс гараад тухтажээ. Яад ингэж тухтасныг бич бүүмэд таанач бүүмэд
Ачилсан нэг учир биелэл мэдээ түүнд. Норвег гэртээ ирэхэд номынхаа савн алгаж хаашаа яагаад явчихсныг хаанхыг хийж мэдээгүй. Он тэгэхээр гахаад Норвегийн нүдэн бүртжээ. Одоо хайж хай гээд оос хайраад гарчээ. Явсараа сав ядарч ч юм уу мэд нэг гадар ирүүтэй нээдүүлээд илчээд за та нар цөмөр гарцгаа. Замаа олоод цугаараа тагцгаа. Үзэгсэд одоо гараарай. Үүний хойноос дэвтрүү цуурай. Номнууд дараа нь бэлтгэж гараа. Норвег бол ирэн шүү. Будгийн хамдаанууд гараарай. Бушуухан гүйгээрээ гээд номын савыг хэлэхэд цөмөрөө цун гатгалаа. Норвег ирэхээс өртөн гээд төмөөрөө ятхан гатгалаа. Гүйсээр норман гүйцээд ирлээ шүү тэд нөгөө олсон амьсгаад орж байгаад омогтой гихч дугаар. Таанч яагаад манайхаас яваад өгч байгаа юм бэ? Тэвсэн газар ээжгүй яасан задсан сав бич орцгоо наад хамдаа олж авсныг би таныг аваад явна гэхтэн дэрэгдэн мэсэн дэвтрүүд дэлгсэн хуудасаа эргүүлээд дээлмсэн хавцыг минь дэндүү мохоо уурдаг шүү дээ та. Дээр минь бас дими бах юм ирээчдэг. Тэгээд бас үргэлжил хоёрын дүн тавилдаг. Тэгэхээр би танд яасан ч очихгүй гэлээ. Хамгийн сүүлд номын сав хандад норст хэлжээ. Түлхүүрийг минь хэмхэлсэн шүү. Оосрыг минь тасаад боёлоор минь хандсан шүү. Хичээлээсээ ирээд гитэ очраад хайчихдаг шүү. Юу таасны минь нээдгүй шүү. Үнэн ч нүх димэж гаргадгүй шүү. Үндийн талаа үлдээчээд бөмбөг шгэлээж авчихдаг шүү. Тэгээд бас надад хөхөд багчууд болдог шүү. Тэгэхээр би танд яасан ч очихгүй гэлээ. Миний хэлхийг сонсооч үүнээс хойш та нараа үргэж хэллэж өгье. Түл тавандаа оосрыг хий сайхан цаасаа дэвтэр хавцлаа. Тэгээд бас үргэжил тавын дүн тавилъя. Тэхийн дөлөө дандаа онц сурж бай. Одоо та нар хар буцад тухтгаад намайг битгээд зовоолтой. Хэрвээ хэлсэн үгэндээ заавал хүрээд хэрвээ биднийг хайрлаж байвал одоо бид эргэж очин онцгойлж тусалж чадна гэж номын сав тэргүүдийг хэлээд норинууд нь сэрэгжээ. Үүнээс хойш та нараа үргэлж хайрлаж явъя. Үүний шүү үнэн гэж үнэн үгээ дахин мэдүүлжээ. Эдгээр одоо цөмөөрөө эргээд цавнд ороод ийхээс уу тавчуулагдаад гэрийн зүгөө зулчиж явсан норм маань зуунаас мултран цогтгоорыг байн болгоомжлоод байдаг тийхээрээ хавчтээ. Норвегийн сурч дүүн жаргалтай баярлалаа. Энэ хөөж танилцуулъя. Авьяаслагын шинэ асамжууд 2025 урлагийн наадамд амжилттай оролцож 1-5 дугаар ангийн уран уншлагын төрөлд 3 дугаар байрлалсан тул өргөмжлөл цов хадгалуулав. 3 дугаар байранд 3-ын Б ангийн сурагч Гэгэнэ. 3-ын Б ангийн сурагч Гэгэнэ. Орон бэгийн сурагч Гэгэнэдээ урлагийн өндөр авч төгсөн өрөө халуулагчдаар баярлалаа. Дараагийн сурагч маань 2-ын Б ангийн сурагч Сондор. 2-ын Б ангийн сурагч Сондортой урлагийн өндөр авчдыг хүсэн өрөө. Тэр халуулагчдаар баярлалаа. Уран уншлын төрлийн 2 дугаар байранд 3-ын Хв ангийн сурагч Дүүрэн Жаргал. Дүүрэн Жаргалтай урлагийн өндөр авч төгсөн өрөө. Авьяаслагын шинэ алхамжууд 2025 уран уншлын төрлийн тэргүүн байранд 1-ийн А ангийн сурагч Зүрхий. 1-ээс 5 дугаар ангийн уран уншлын төрөлд 1-р байрлалсан тул цом өргөмжлөл хадгалуулав. 1-ийн ангийн сурагч Зүрхийдээ урлагийн өндөр авч төгсөн өрөө. Баярлалаа. Тэсэлсэгтээ нэгт ороод
тэгээ аймагтаа гараад аймагтаа бас нэгт ороод тэгээ улсах дээр идэхтэй унсан. Баярлалаа. Миний арт талын зургийг бас янзч өгсөн болохоор баярлалаа багш та. Хайртай шүү.